Яаж ч одоо ихнэр үзчихийдэг бас энэ хамаагүй каш мараас хэлж болох юм уу эдэргээ. Тийм айхтар хэцүү мөх бол байхгүй шүү дээ. Тэ. За би 2016 онд нэг Азийн хөгжих наадмын сөрөг медаль авчихсан. Тэр миний хамгийн анхны медаль байсан. Тэр л айгүй медаль авч үзүү хөгжих гин медаль аваад тэр л айгүй ер нь зүрхэнд болсон хамгийн гоё ялалт. Бас сүүлийн 7 секунд очсон болохоор бас зүрхэнд тодорцсон. Анх 2010 онд хаа энэ яг Монгол бүхэн өргөнд нэгийн даванд 4 удаа гарч барилжсэн. Тий. Тэр л одоо хамгийн мартагддгүй барилтаа. Нэг хүмүүс ч бол аманд гараад нөгөө барилдах гэдэг их дуртай ирдэг. Тэгээд нэгийн даванд одоо 4 удаа 3 удаа гарч унаад тэгээд 4 дахь дээр нь даваад 2-ын даванд 9-2 аваргын аманд гараад унжсэн. Тийм тэгээ одоо энэ Монголын үндэсний бүхэн холбооны нарийн бичгийн дарга байсан Цогтбаатар ахаар одоо загнуулаад тэндээс гарч ирсэн. Нэгийн даванд одоо чамшиг 3 удаа гардаг хүн байдаг юм уу гэд. Тэр л миний хувьд бол одоо анх одоо яг барилж эхэлж байхад мартагдахааргүй тийм хөвгчлөлтөө дурсамж. Бага. Бүх цэргийн наадам байна. Нэг залуу хөхөр нэг шиг үржсэн тэр ерөөсөө хамгийн дурсамжтай мартагддгүй барилт тэр л. Одоо жишээлбэл Өвөр ангаа үе түмэн гэдэг аймгийн харцагтай амар хүнд барилтаа гэж амар ядарч ирсэн. Сонирхдаг спорт гэвэл сагсан бөмбөг сонирхдаг. За тэгээ өвөлдөө бол одоо уулын цанаар хичээллэхийг аягүй сонирхдаг. Энэ барилтаа болоод бас бодибилдинг хичээлж магадгүй. Ер нь сонирхдаг, үздэг, дэмждэг саксофон бөгөл бөмбөг. Бүхэн спортоос өөр сагсан бөмбөгийн спортоор хичээлдэг. Жохон сакс сонирхдаг доо. Сакс тоглодог. Баггүй. Яаж ч одоо ихнэр үзчихийдэг бас энэ хамаагүй краш мараас хэлж болох юм уу эдэргээ. Мегафокс. Тий, тэрийг крашлдаг шүү дээ. Тэгээд болоо. Мегамокс. Одоо тэгтээ нэрийг мартдаггүй нэг солонгос сериал дээрээс хараад крашлжсэн шүү дээ. Тухайн чинь ямар нэртэй кино байлаа? Нэг 15 мангтай кино байлаа. ТV-ээр гардаг гэсэн. Тэрийг авах үзэл одоо нэрийг мартчихжээ. Тухайд айгүй л крашлжсэн. Олонний танил краш тийм байдаг шүү дээ. За ер нь тэгэл байгаа орчноос шалтгаалаад тий сайн хөдөө орон нутагт явж байгаа зохиолын дуу хот өв дотор зайгаа орчин үеийн тий Тупакийн дуунууд тэр нь сонсох дуртай. За бэлтгэлийн үеэрээ гэвэл нөгөө ачаал их аваад их ядардаг болохоор ер нь жоохон тийм одоо нөгөө сэтгэл зүгөө өөдрөг байлгахын тулд жоохон тийм одоо өндөр юу гэдэг ритмтэй ч гэдэг юм уу тийм цоглог дуунуудыг аль болох их сонсохыг боддог шүү дээ. Хөвшлэн зохиолын дуу сонсдог доо. Спортын төрөлхтний кинонд л болж магадгүй. Ямар нэгэн тийм тамирчны тийм л кинонд. Цэбо онтортой ч юм, цэрэн болт ч юм те. Тиймэрхүү гоё тийм юун зүжигтэй хамт тоглохыг хүсэх байсан болов. За одоо мордох юм одоо өөрийнхөө дарах юм ихэл. Тийм айхтар хэцүү мөх бол байхгүй шүү дээ. Тэ. Сурч чадаагүй мөхнө зөндөөл байна та. За миний хувьд бол өөрөө нөгөө аралж чадтай хүн болохоор өмсөх. За тэгээд одоо юу гэдэг хөлд орохч гэдэг юм уу давхар амах юм. Тиймэрхүү мехнүүд сурахад их хэцүү байдаг. Ягаад тэгэхээр нөгөө өндөр арамтай учраас одоо тонгоож барилдахад жоохон хэцүү ч гэдэг юм уу тий. Кино үзэх дуртай. Ер нь бол нэгээс хоёр кино үзэх юм л жоохон тийм адлын явдалтай эсвэл тийм спортын ч юм уу тиймэрхүү кино. За тэгээд ялгуулах бол 50 байх гэж хэлдэг та. Тэгээд хөгжим сонсоол. Амраа өнгөрдөг дөө. Барилдааны өмнөх өдөр бол ууланд алхдаг. Тий. Тэгээд нэг хөнгөн одоо хөлс гаргаад тэгээд бие амраагаад маргаашхан барилдаанд бэлддэг дээр. Мандал сумын яриад аймгийн зан нэг чаргал ах маань одоо хамгийн царайлаг юм болов гэж бодож байна. Хангаа аврах юм уу? Төвшин төгс. Сумиат юм уу? Стоп. Манайхаас ч төвшин төгс юм уу да. Мөгөр да харцаг. Дидишийн супер багцаа. Хэн сараар сунгаад Алтан цомын барилдаан, бүх оддын барилдааны үзээрэй. Супер сунгаад супер хэмнээрээ. Та супер багцаа 3, 6, 12 сараар хэмнэлттэй үнээр сунгаад спортын болон киноны шилдэг суугуудаа цаг алдалгүй үзээрэй. Дидиш